Дөнгөж одоо өчтөр надад бол маш тодорхой нэг баримтууд ирлээ л дээ. Би түрүүн бас дурдсан энэ хар машин бол үнэхээр компьютер учраас энэ дээр бол эргэлзээ байдгүй. Энэ бол хизээж хаанч би бол хэлж ирсэн. Гэхдээ энэ дээр яаж одоо сонгуулийн луур явах вэ гэдэг дээр бол би үнэхээр одоо олон талаас нь судалж ирсэн. Тэгэхээр их хурлын сонгуул одоо аймаг нийслэлийн сонгуул дээр юу агцсан гэхээр энэний өмнө санал хураалтанд одоо засвар оруулах. Одоо санал хураалт одоо хар машины өмнө. Тэгээд тэр нь юу гэсэн гэхээр одоо олон мянган амьд царцаа явсан. Ингээд энэ бол олон тойрогтой сонгуулийн дүнг бол өөрсдөө таах мэдж. Дээр нь одоо саяны орон нутгийн сонгуулийн үед бол дахиад нэг юу илэрж юм гэхээр одоо шинэ ийм дүн бидэнд ирсэн байна. Сүхбаатар дүүргийн 7 дугаар хоорондын сонгуулийн хооронд нэг хэсэгтээ чинь бүх хэсэг дээр луур явдаг байхгүй юу? Яг тодорхой нэг хэсгийг ондод хийчихдэг юм байл. Өмнө ч тэгдэг байсан. Тэгэхээр одоо яаж юм гэхээр нэг хэсэгтээ 455 сандрын хүчинтэй хууц байх ёстой. Өгсөн байтал хайрснаас бол 793 сандрын хууц, өөрөөр 338 сандрын хууц нэмж гарч ирээд ингээд тэр сонгуулийн дүнг өөрчилсөн байна. Ингээд тэр сонгуулийн бол үр дүн өөрөөр гарсан. Тэр саналын хууц нэг сонио. Одоо бидэнд чинь нөгөө нэг сонгуул орны дараа одоо нэг хар машины гайхамшиг бүх саналын хууцыг ингээд дискэн дэвшээд өгч байгаа шүү дээ. Тэгээ энэ дискэн дээр байгаа хууцуудыг бүгдийг хэвлэсэн чинь дотроос нь ямар хууц гарч ирсэн гэж. За албан ёсны хууц бол ийм байх хэрэгтэй. Одоо яг нийт дэвшсэн 4. Тэгэхдээ 338 хууц нь 2 янзын хууц байна. Нэг нь болохоор энэ Хөвсгөл аймгийн бүрэн тогтох сумын одоо даваа сүрэн гишүүний сонгогдчихсэн ийм хууц аймагтайгаа улсын хурлтаа гараад ирсэн. Тэгээд яг тэр хар машин компьютер чинь зөвхөн нөгөө нэг дугуулсан бүгэлсэн цэгээ хайдаг юм байна л д. Тэрэн дээр нь болохоор яг нөгөө өрсөлдөгчийнх нь одоо бөглөө тавьчихсан. Аймагтайгаа аймаггүйгээ. Өөрөөр тэр хоёр цэгийг л бөглөөд хар машин руу хийхэд хар машин тэрийг бол дүн болгоод уншчих юм байна.